төрийн бус байгууллагууд, аюул мэдээллийн байгууллагууд хамтарч ажиллаж бас одоо асуудлуудаа ярих ёстой. Тэгж учраас нийслэлийн засаг даргын тамгын газраас сэтгүүлчдийн нэгдсэн холбоотой хамтран энэ одоо арга хэмжээ дөрвөн чиглэлээр хамтран зохион байгуулж байна. Тэгээд үр дүн нь бол бас илүү бүтээлч ажил хэрэгч юм одоо хамтын ажиллагаагаар өрнөж гарах ёстой гэж бодож байна. Ер нь нийслэлийн засаг даргын тамгын газар хэвлэлт хэр нээлттэй байна? Ер нь нээлттэй байгаа шүү дээ. Ер нь нээлттэй ч байх ёстой. Энэ бидний ажил амьдрал одоо асуудал шийдэлгээд бүгд энэ нийслэлийн иргэд оршин суугчдын төдийгүй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ирж байгаа, зочилж байгаа, ажиллаж амьдарч байгаа гадны дотныгээд хүн бүхний аюулгүй байдал за тэгээд алхаж гисгэж байгаа бүхэнтэй холбоотой учраас бид гаргаж байгаа шийдлүүдээр нээлттэй байх ёстой аль болох дээрээс нь төрийн үйлчилгээг түргэн шуурхаа хүргэнэ гэдэг энэ асуудал дээр анхаарч ажиллах ёстой. Иргэд оршин суугчтай ялгарлгүй байх ёстой. Авилгал хээл агуулаас ангид байх бүх шаардлагыг одоо тавьж ажиллах ёстой. Хариуцлага ёс зүйг дээшлүүлэх ёстой. Тийм учраас энэний гол одоо бас үндэс суурь нь тэгээд олон нийтэд сурсан таниулах тэгээд одоо шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээлэлээр хангах гол одоо сууг нь бол манай аюул мэдээллийн салбарын учраас бүх талаар нээлттэй байна. Мэдээж ажил амьдралд бол алдаа оноотой зүйлүүд зөндөө байгаа. Тэгэхээр тэр алдаагийн засдаг амжилтыг бас одоо хуваалцдаг ийм одоо хүмүүс бол яалтчгүй хэв мэдээлэл. Ялангуяа одоо энэ байгаа цаг үед бол хэв мэдээллийн салбарын ихээс илүүтэй төрөл бүрийн мэдээллүүд олон суугаар өөрөөр хэлэх юм бол нийгмийн сүлжээгээр хяналтгүй оршдог болсон энэ цаг үед энэ нийгмийг эрүүл байлгах, улс төрийг төлөвшүүлэх, цэвэр байлгах тэгээд одоо богино цаг хугацаанд бид илүү бүтээлч ажиллаж амьдрах юм боломжийг бүрдүүлэх гол асуудлыг хөндөж ярьдаг хүмүүс нь манай энэ сэтгүүл зүйн салбарын мэрэгжлийн сэтгүүл зүйн салбарын ажилтан адван хаагчид салбарынхан байх ёстой учраас бид энэ бүх тал дээр нээлттэй байна. Монгол сэтгүүл зүйн хөгжлийг таалагдаж сэтгүүл зүйн хөгжил манай одоо миний харж байгаагаар ойлгож байгаагаар бол бас хурдтай хөгжиж байна. Илүү өргөн хүрээнд бас одоо үйл ажиллагаа нь явагдаж байна. Тэр хэрээрээ бас хууль эрх зүйн шинжилэл дээрээс нь одоо зарим нэг одоо дүрм журмын зохицуулалт тэгээд бусад одоо жинхэнэ мэрэгжлийн сэтгүүл зүйн салбарын хөгжлийг байх хэмжээнд нь аваач илүү шинжлэх ухаанч эдийн засаг талаас нь инженерчлэл технологи талаас цаашлахын бол одоо бусад энэ дэлхийн хөгжил дэвшилтэй холбоотой олон ийм одоо шинжлэх ухааны салбарын эдийн засаг нийгмийн чиглэлийн хөгжил дэвшилтэй холбоотой олон асуудлуудыг манай сэтгүүл зүйн салбарын илүү одоо хөндөж тавьж хандаж ирсэн тэр ажлаа илүү үргэлжлүүлэх юм одоо бас ажлыг өнөөдрийнхөө энэ хурлаар ярилцах гэж байна гэж ойлгож байгаа. Тэгээд тэр хэрээрээ хөгжиж байгаа. Хамгийн гол нь одоо энэ дундуур бас зарим нэг хууль эрх зүйн зохицуулалтаараа хяналтгүй явдаг зарим одоо асуудлуудаа өөрсдөө хяналттай болох өөрөөр хэлэх юм бол сэтгүүл зүйн салбарын эрх үүргийг илүү тодорхой болгож өгсөн, илүү нээлттэй болгож өгсөн асуудлуудаа бас ярилцаж холбогдох шийдвэр гаргах одоо байгууллагуудаа сан дондоо солилцож явах болоо гэж. Хэвлэлийн одоо салбарын ярьдаг бол үндэслэлтэй шүү дээ. Яагаад гэх юм бол хэвлэл мэдээллийн салбар бол дандаа ерөнхийдөө улс төрийн мэдээ давамгаардаг улс төрийн одоо нөлөө бас их байж ирсэн. Тэгээд илүү нээлттэй байх тэр тал дээр нь улс төрчид гэдэг юм уу албан тушаалтнууд хамтарч хэвлэл мэдээллийн салбартаа ажиллах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн салбарын өөрсдөө бас бодиттой мэдээлэл дээр үндэслэн тоо судалгаатай, тооцоололтой бас дээрээс нь илүү ажил хэрэгч юм асуудлуудаа хүнддэг. Улс төрчид нь албан тушаалтнууд нь өөрсдөө гаргаж байгаа шийдвэрүүдэд ямар нэгэн хөндлөнгийн нөлөөлгүйгээр хэвлэл мэдээллийнхандаа бас одоо таниулдаг, сурсдаг аль талдаа нээлттэй бөгөөд ажил хэрэгч байх ёстой гэж бодож байна.